We're the School of Rock, and this song was written by our own Zach Mooneyham. Кинод дэлгэсэн хөгжмийн үзүүлбэртэй сэтгэл гоногшин сценүүд цөөнгүй. Back to the Future-ийн Johnny B. Good, Pulp Fiction дээрх Mia Vincent хоёрын бүжиг, American Psycho-гийн борны цувтай сцен, эсвэл киноны чанар үл хамаарах мем болсон хэсгүүд. Энэ мэтчлэн дурдаад байвал дуусахгүй маш олон iconic сценүүд кино урлагт бий. Okay, let's run. Хэрвээ миний Letterboxd профайл руу орж байсан бол дуртай киноны хэсэгт хөгжмөнтэй холбоотой кинонууд бий. Тэр дундаа School of Rock. Хүүхэд байхад кино урлагийн талаар харах өнцгийг нь өөрчилж хэлсэн хэд хэдэн бүтээлүүд бий. 1999 оны биеийн John Malkovich, Sam Raimi-гийн Spider-Man, харин нөгөөх нь School of Rock. Жүжигчин Jack Black-ийн Team Tom fan биш ч гэлээ түүний бүтээсэн хамгийн шилдэг дүр бол Dewey Finn гэж боддог. Яг л өөртөө тохирсон гэмээр. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ 2003 онд нээлттэй хийсэн School of Rock киноны талаар ярилцгаая. Гэхдээ эхлээд Mind Rush хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэе. Mind Rush 8-аас 12 дугаар ангийн сурагчдад зориулсан танин мэдхүйн асуулт хариултын өрсөлдөөнд хөтөлбөр юм. Ангиараа эсвэл найзуудаараа баг бүрдүүлж өдөр бүр 5 асуултанд хариулж оноо цуглуулад та бүхний харж байгаачлан олон төрлийн бэлгийг очих боломжтой. Харин энэхүү хөтөлбөрт оролцохын тулд нэг баг болох хүмүүстэйгээ Tokyo аппликейшн бүртгүүлээд Mind Rush дэс рүү ороход л хангалттай. Мөн заавал Unity-ийн хэрэглэгч бус аль ч операторын дугаараар бүртгэл үүсгэх боломжтой тул нэг ангийн хэн бүхэнд нээлттэй. Асуултын хариултыг 30 секундын дотор хамгийн урднаар зөв хариулж чадвал илүү өндөр оноо авах боломжтойг санаарай. Тэгээ бүгдд нь амжилт хүсье. School of Rock бол Richard Linklater найруулагчийн 8 дахь бүрийн хэмжээний кино. Хэдийгээр 8 дахь гэхээр харьцангуй туршлагатай хойно хийсэн мэт сонсогдож байгаа ч 1995 онд нээлттэй хийсэн Before Sunrise-ыг тооцвол өмнөх бүтээлүүд нь ихэнх нь экспериментал, жижиг инди кинонууд байсан. Харин School of Rock бол түүний анхны өндөр орлого олсон илүү том хэмжээнд танигдсан бүтээл. We just had fun creatively. It made me look at things and be like, well, am I going to have fun creatively? I'm working with good people. It opened my cinematic horizons a little bit to think, okay, a story I can work in the industry in a certain way and have fun with that and be successful with it. Киноноос сэдвлэж Broadway musical жүжиг тавигдаж 3 бүлэг бүхий телевизэн зурлаж гараад амжсан. Харин Richard Linklater-ыг мэдээж Before Trilogy болон 11 жилийн турш зураг авалт хийсэн Boyhood, мөн хамгийн анхны кинонуудын нэг фэнэ дунд cult classic болсон Dazed and Confused гэх мэт кинонуудаар хамгийн сайн мэдхүлээ. Киноны гол дур буюу Jack Black-ийн тоглосон Dewey Finn бол Rock-од болох хүсэл мөрөөдөлтөж бүтэлгүй, ер нь л бүтггүйгээр. Нэг бодлын том болж чадаагүй насан туршигч гэмээр. Гэвч найзынхаа гэрт түрээс төлөлгүй амьдарч, хамтлагаасаа хөөгдөж, ширхэг цент ч хөгжмөөрөө олдоггүй байж, хизээч бууж өгч байгаагүй. Харин аль хэдийн Rock хөгжмөнд бууж өгсөн найзынхаа нэрийг барьж, хувийн сургуульд орлогч багш их болсноор киноны гол үйл явдал эхэлдэг. We pay our substitutes $6.50 a week. Now, do you know when Mr. Schneebly will be back? Hold on a sec. Oh, you know what? I think he's just coming in right now. Ned, phone! Hello, this is Ned Schneebly. 90 болон 2000-ад онд муу багш, муу менторын дүрийг дэлгэцийн бүтээлд их ашигладаг байсан. Бүр шууд утгаараа Bad Teacher гэх кино хүртэл бий. Харин School of Rock бол тэдний нэг. Dewey түрээсээ өрөндөө өгөх мөнгө хэрэгтэй байсан учраас багшийн дүр эсгэж хичээлийн цагаар хүүхдүүдэд чөлөө цагийг нөгч, харин өөрөө тарах цагийг хүлээн. Гэвч ангийнхан хүүхдүүд хөгжмийн авьяастагдгийг олж мэдснээр сурагчдаас бүрдсэн хамтлаг байгуулж Battle of the Bands-д оролцох хүсэл нь биелж эхэлдэг. Мэдээж эерэг мэдрэмж өгөх үйл явдал, комеди, чар ус босгосон сүүлийн үзүүлбэр нь энэ киноны оргил хэсэг. Гэхдээ School of Rock тайртай болгодог хамгийн чухал зүйл бол дүрүүд. Тэр дундаа бодит мэд, хөрсөн дээр буусан реалистик дүрүүд. Киноны зохиолыг Jack Black-ийн найз, кинон дээр ч найзынхан дүр тоглосон Mike White бичсэн. Тэгэхээр бараг найзтай зориулж энэ дүрийг зохиосон байж ч магадгүй. Бүтэлгүй, эргэн тойронд хүмүүсийнхээ урмыг хугасан дүрч гэлээ, хийж буй зүйлдээ, хүсэл мөрөдөлт үнж байдал нь өөрөө яг л Jack Black шиг. Учир нь Jack Black-ийн эцэг эх хоёулаа сансрын үлэг болон хиймэл дагуулын алдартай инженерүүд байсан гэдэг. Ээжийн хинөвд энэхүү салбарт өөрийн хүчээр гарч ирсэн анхны эмэгтэй инженер. Мэдээж тийм эцэг эхтэй хүүхдээс эргэн тойрон адил зүйлийг хүлээн. Гэвч Jack Black сэргээрээ хичээлдээ дургүй, үргэлж өмөж байдаг ангийн алиалагч байсан гэдэг. Энэ үеэс комедиан, жүжигчин, рок дуучин болох хүсэл нь эхэлсэн. Тийм ч учраас Dewey-ийн дүрийг Jack Black төгсөмлүүлсэн.
It's not like I'm saying, look, I'm not going to do the movie unless I get 5 rock scenes. I'm not forcing it. They want me for that, you know? And with this thing, this was written for me to my specifications, you know? Mike White wrote it, and he wrote it with all my strengths. Rock, my strength, intensity. Нэг талаас нь харуул Дewey сурагчдыг уруу татсан манипуляторч гэж харж болохоор өөрийнхөө зорилгын төлөө хүүхдүүдийг ашиглах амиа бодсон нарциссист. Бас академик төвшөнд хамгийн муу багш. Гэвч амьдрал хичээлээс өөр чухал зүйлс байдаг гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж, практик төвшөнд сурагч бүрийн онцлог тохирсон даалгавруудыг оноох муугүй багш. Гитарчин, бөмбөрчин, төгөлдөр хуурч дуучдаас гадна фэшн дизайнер, график дизайнер, тайзны мэргэжилтнүүд, security-гээс эхлээд хамтлагийн менежер хүртэл сурагч бүр тохирсон тэдний хүсэл мөрөөдөл таарсан үүрэг даалгаврыг оноодог. Amazing. Who's the manager? I am. Summer Hathaway. Nice to meet you. Nice to meet you. Харин нөгөө талд хувийн үнэтэй сургуулийн сурагчид хичээл бол хамгийн чухал зүйл гэдэгт итгэнэ. Яг нь Фреддигээс бусдна. Freddie, what do you like to do? I don't know. Burn stuff. Эцэг ихэн сарын $15,000 төлж байгаа учраас хамгийн чанартай боловсролыг хүүхдүүдэд олгохыг хүсэх нь гарцаагүй. My parents don't spend $15,000 a year for recess. Харин Dewey сурагчдад хөгжмийн авьяастайг олж мэдэн хамтлагийн бэлтгэлээ эхлүүлснээр сурагчдад хөгжмөөс гадна олон зүйлийг зааж өөрөө ч хүүхдүүдээс суралцдаг. Jack Black кинон тоглохоор босны дараа сурагчдын дунд жинхэнэ хөгжимчин, жинхэнэ дуучин хүүхдүүдийг сонгон шалгаруулсан. Мэдээж бүхнийг бодиттой, реалистик байлгахын тулд тийм ч учраас өмнө дурдсанчлан гол дөрүүдээс гадна сурагчид, хамтлагийн гишүүд үзэгч бидэнд бодит мэдрэмжийг өгч чаддаг. 1, 2, 3, 4, 1, 2, 3. And if you wanna be the teacher's pet, baby, you just better forget it. Rock got no reason, rock got no rhyme. You better get me to school on time. Лавренс бол барууны кинонуудад стереотип болсон хичээлээс өөр зүйл мэдэхгүй Аз хүүхэд. I think it's time we started our new class project. A science project? No, it's called Rock Band. Гэхдээ өөрийгөө илэрхийлэх нийтж байдлын хувьд асуудалтай. Харин хамтлагт Mr. Cool очтойгоор хэлсэж рок хөгжмөр дамжуулан түүнийг нээж өөртөө итгэдэг нь өгч чаддаг. I don't think I should be in the band. Why not? I'm not cool enough. People in bands are cool. I'm not cool. Dude, you are cool. The way you play. Харин хамтлагийн гитарчин, songwriter Zach бол мөн л өөртөө итгэлгүй хүсэл тэмүүлэн унтарсан хүүхэд. Үүнд нь эцэг нь хамгийн том нөлөөтэй. Классик гитар сайн тоглодогч, цахилгаан гитар оролдох үед эцэг нь үүнийг цагийн гарц гэж үздэг. You ever played electric guitar? My dad won't let me. He thinks it's a waste of time. A waste of... Try this one. Бэлтгэлийн үеэр багшийн хэлсний дагуу бүхнийг төгс гүйцэтгэж байсан ч түүнд хамгийн их дутаж байсан зүйл бол хүсэл тэмүүлэл, баяр баясгал. I'm just playing it the way you told me. I know, and you know what? It's perfect. But the thing is, rock is about the passion, man. Where's the joy? You're the lead guitarist, and we are counting on you for some style, brother! Харин Dewey түнд рок хөгжмийг бүрэн таниулснаар энэ бүхэн эсэргээрээ болж бүр School of Rock дуу хүртэл зохиосон. Хамтлагийн гослол арын дуучин Tommy-г хүсэл мөрөөдлөө олоход тусалж угаасаа кул байсан Katie-г басс гитарчнаас сонгож ангийн хамгийн сахилгагүй төрөмгийн зантай арын суудал зуух Freddie-д рок бөмбөрийг танилцуулснаар сэтгэл хөдлөлөө бөмбөрөөр дамжуулан гаргахад нь тусалдаг. Okay! That's really good. Just stay right here. Dewey эхэндээ багшийн ажлыг хүүхэд асрагч мэтээр харж байсан ч School of Rock-ыг эхлүүлснээр сурагчдад баг багаар анхаарал тавьж тэдний багш нь болж чаддаг. Харин түүний жинхэнэ төрхийг олж бүх төлөвлөгөө нь урснаар эцэст нь бууж өгдөг. Гэхдээ Dewey сурагчдаа хэрхэн бууж өгөхгүй байх талаар зааж өгсөн тул сурагчид нь түүнийг олж тэмцээнд оролцож түүний хүсэл тэмүүллийг дахин асаадаг. Look out the window. No way. That is so punk rock. Сүүлийн шоугаа хийх тэдний зам дардан байгаагүй ч эцэст нь тоглож хүн бүрийн нүдийг нээж чаддаг. Lawrence Zach нарын аав хүүхдүүдийн авьяас потенциалыг олж харан хатуучаан сургуулийн захирлын нүдийг нээж хүсэл мөрөөдлөө хайсан найзынхаа доторыг хүртэл асааж чадсан. Ер нь хүүхдүүд нь тайзан дээр гэлзэж байхад баярлахгүй эцэг их гэж юм байх вэ?
Бидэнд үргэлж ямар нэгэн нууц потенциал, хүсэл мөрөөдөл нуугдаж байдаг. Заримдаа бидний хүрээлэн буй орчин, гэр бүл, ойр дотны хүмүүсээс хамарч түүнийг умартаж, ардаа орхих нь элбэг. Харин Dewey-ийн дүр бидэнд панк рок байж, бүхний өдөө сүрэн зогсож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, яг л рок н рол шиг бусадтай нөлөөтэй байхыг ойлгуулдаг. Dewey эцэст нь супер рокод болж чадаагүй байж болно. Гэхдээ тэрээр өөрийн зорилгоо олж, хүсэл тэмүүллийн амьдралтайгаа холбож, School of Rock нэртэй хичээлээс гадуур хөтөлбөр буюу сургалтаа нээж чадсан юм. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Мөн та манаас үгүй дэмжих хүсвэл дэлгэцэн дээр гарах дансаар донешн хийлгэх боломжтой. Дараагийн бичлэгээр уулзцгаая.